Сайн байцгаана уу мөнхлөө байна. Энэ удаагийн бичлэгээрээ 2018 онд гарч исэн гол дүрдэн Пак буюу Ким Ёнгванаар тоглосон Чиний хөрмийн өдөр гэх романтик комеди киног сонирхолж байна. Энэ гол дуу нэгэн эрэгтэй анхны хайрлаар өгүүлдэг кино байгаа. Тэгээ энэ киног үзэхэд Heidi Priebig зохиолчийн This is me letting you go буюу үүгээр би чамаа явуулж ийн гэх номын төгсгөлийн хэсгүүд миний санаанд орд юм аа. Бичлэгийн төгсгөлд энэ номын зарим мөрдүүдийг мөн сонирхуулъя. Тэгэхээр ердийн үеийн бичлэгээс арай өөр санагдах байх. Тэгээ бичлэг маань таалагдвал лайк болон саб дарахаа бити мартаарай. Ингээ бичлэгээ эхлэе. Бидний амьдралд олон боломжгүй зүйлс байдаг ч боломжгүй гэдэг нь гагцгүй хин нэгнэл бодолт үүдээ. Боломжгүй зүйлийг боломжтой болгох нь их төвөгтэй. Ихэнхдээ тэмцэж мөргөлдөж үүнээс олж гэмтэн сорвжуулдаж болно. Гэхдээ сөрмөн шархын ясан гэдгийг л харуулж байгаа штэ. Гэж ихтэйхэн сурагч нартайгаа дундаа орон буу алах энэ бие тамирын багшийг Уён гэдэг. Тэрээр ажлынхаа ширээн дээр ирэхэд түн Хуансын хийгэс гэж захилэрсэн байхыг хараад их л бодолд автаж буумит. Бодоод байхад Хуан гэж ууг байдгийг тэгэхэд л ах мэдээжүүлээ гэснээр түүний дурсамжаар бид аялах болноо. Мань хүн 10 жилдээ нэлээд хөдөлгөөнтэй байнга л зодоонуудын ингээд хэрэгт оролцолж идэг байсан юм. Тэр өдрөл түүнийг анх удаа харж үлээ. Даруухан харагдах түүнийг Хуансын хий гэдэг. Тэр хичээлдээ сайн төдийгүй өнөөдрөө шилжиж ирж байгаа гэдгийг тэрүүд мэдсэн юм. Мань хүн ч гэсэн шилжиж ирээд удаагүй байсан болохоор түүнтэй шууд яриа өднөө. Түүний хөөрхөн царай тэр дөрөв сургуулийн бүх хөвгүүдийн анхаарлыг татж эхэлсэн ч хинэж тэр нүр өгдөггүй байлаа. Түүнд атархах болоо охин. Түүний араас гүх том атмануудаас болж хинч түүнтэй найзалдаг байсан ч Уёнд энэ хамаагүй. Түүн рүү ойртоход шулуухан цантай сөнгийн адилхан шилжиж ирсэн хүүхдүүд байна да. Нийлж хичээлээ бэлхоо гэснийг нь нийлж нэмэх 18 юм хийх үгээ ойлгочдөг. Гайхалгүй яхан. Энэ яг юу вэ? Им байж болох уу? За мэдгүй. Эхлээ амартаж догбүү гэдэг. Мань хүнч бүр юу болох гээд байгаад нэг л итгэж өгөхгүй инээд алдсан явж байгаад эцэст нь зүгээр л хичээл таслахыг нь ярьсан юм байна гэдгийг ойлгож байгаа. Амар хамгаалтын тэр авцсан явж байсан ч. Яг энэ нөхцөл байдлаас гарна гэдэг ч. Болдог бол газар руу орчих юмсан. Уг нь чаваас бурууч байхгүй л зэ. Нутаг нутгийн хичээл таслах гэдэг хэллэг нь өөр л ахгүй юу? Одоо хэнийх нь буруу гэх вэ? Би бинээ шоолж баах юм нэ. Уг нь сөнгийн хичээлэл хиймээр байгаа боловч энэ тэнхийн хөвгүүд байн хоргоо өстэй. Магадгүй найз залуутай гэх юм бол гайгүй болох юм биш үү гэсээр мань хоёр худлаагаасаа үерхэл эхэлж байгаа. Яг худлаагаасаа ч гэсэн хамт сууж хоолмол идээл. Мань хоёрс нийлж хичээлээ тасалсан хэвээр багш магштай баригдаад хөөж ирэхээ шахна. Сөнгийг нь төрсөдөр эцэг ихийн баяраар болдог бол Уёных цагаан сараар болдог. Бүүр нэг таарсан дугуйнууд. Мөн тэдний сонирхлууд маш олон жижигхэн зуршлууч төр хин хиндээ их сонирн бас сонирхолтой санагданаа. Тэр хоёрын ярианаас идэв давж болохгүй зураас гэж байдаггүй л гэмээр. Илүү туту бүх юмаа л ярьж байгаа. Бүр эрэгтэй хүүхдийн бэлгийн боожилт хэзэнээс эхэлдэм байл гэж аваад тайна. За миний их лав орой 10-ны хавцаа. Жинхэнэ буруу ярьж буруу ойлгосноо үргэлжил ард нь баах инээлнэ. Энэ хоёрын мань харилцаа их өөрхөн. Синдрелла 12 цагт бол Уён 11 цагт шоолж инээсээр. Түүний л төрсөн өдрөөр анх удаа утсандаа пассворд хийж байгаа нэ. Уён дээр байнга энэ тентхийн атманууд дээр зодчих болохгүй. Уг нь өөдөөс нь зодлож чадна л та. Гэхдээ сүнийд ахиц зодоонуудыг хийхгүй гэж амласан болохоор ингэж зодуулж байсан ч тэр амлалтандаа бацгсан. Хэцүү үед ч амлалтаа биелүүлсэн болохоор нь тэр дотроо их баярлдаг. Гэтэл нэг өдөр сүний нэг л биш байна. Ааштай, ууртай, яасан юу болсноо огтхон шилэхгүй. Ингээ хэсэг зүрүүдэлсэн ч сургуулийн радио өрөөнөөс түүний дуртай дууг нь дуулж өгснөөр сэтгэлийн жаахан ч гэсэн өөдөн татхан зэр. Түүнд юу ч болсон байд иргэд намд байхыг л хүснэ. Сүмний дуу сонсох дуртай болохоор Уён түүнд MP3 тоглоулагч бэлгэлж байгаа нэ. Би биенээ улам ихээр ойлгоод энэ хоёрын мань романтик харилцаа одоо л эхэлж байна үгэлтэй. Гэвч дараах өдрийн сүмний хичээлдээ ирсэнгүй. Увцсан ч унтраастай. Ингээд түүний гэрийн зүг явахаас өөр аргагүй боллоо. Цонхыг нь хагалж доторх бүх юмыг нь эвдэл сүйтгэсэн энэ согтуу ажууши түүний аав юм байна л да. Ийм байгаа байдлаа Уёнд харуулсантаа үнэхээр ичиж эндээс хурдан явах гэхээс өрөг түүнээс гарсангүй. Сүнгийн ингэж олон сургууль ойр ойрхон шилждэг байсан шалтгаан нь энэ согтуу ааваас нь л олдог байсан юм. Ээжийнхээ хамтаараа ааваасаа байнга зүгтдэг байсан бөгөөд энэ удаа ч аав нь олоод ирсэн нь тэр. Эцэст нь тэр хоёроо холбогдож чадсан ч олон таван үггүйгээр баяртайгаа салхаас өр сонголт байсангүй. Ингээл тэдний харилцаа тасарсан. Зэдгийн 10 жилийн дөнгөнд байгаа дүргээ дахианы газар дахиад шараад зогсноо. Мань хүү ямар их сургууль мургуулах юм биш. Гэсэн чинь түүний найз сүүлийн их сургуульд орё гэж сургуулийн танилцуулгын цаасыг үзүүлтэл Уён юу харсандаа эхлээл авт гисэнгүй. Үнэхээр түүний анхны хайрсан энэ байлаа. Шууд л ээж автайгаа ярилцсан их сургуульд орохоор шийдснэ хэлэхэд насаараа хичээл хийгээгүй хүүгээ ингэж ярихыг сонсоод ээж аав нь татаа унчнаа. Зүгээр ч их сургууль биш Сөүлд байх Хангуг их сургууль. Ээж одоос над зөвхөн будаал үг.
Панча идэх цагаа хүртэл гамж би хичээлээ л хийнэ. За тэгэл эхэлж байгаа. Өөрийгөө ширээтэйгээ дүнгэлж аваад эхэлнэ. Боломжгүй зүйлгээ зүгээр л хин нэгний бодолт үдэ. Өдөржин, шүнжин, унтах цаг, идэх хоолой хасан нэр төр бардам зам бүгдийг нь хаяа хичээлээ л хийсээр. Түүний зургийг л харж хичээсээр эцэст нь юу болсон гэж уян сургуультай тэнцэж орсон. Кампусыг булан тохоогоо буулгаж нэгдсэн ч сүнгийг олсонгүй. Түүнийг яаж болох талаар бодож байгаад гинтл нэг зүйл санаанд орлоо. Дог бөгөөний газар. Эцэст нь ингэж түүнийг ахаад харж байгаадаа итгэж чадахгүй нь. Гэтэл төсөөлсөн шиг нь байсангүй л дээ. Тэгтээ яхав ахаад уулзсан л юм чаа. Сэнгийн дизайны анги бол уян бин тамирын анги. Сэнгийн олноороо нийлж нэг том байр төрөөсөл амьдардаг байхгүй юу? Уянч тэнд нь хамт амьдрахаар болно. Яг нэг өөртөөгд харсан марзан гаруудтай. Энэ үйл сэнгийг аль хэдийн найз залуутай болсон гэдгийг мэддэг. Шибай. Яагаад тэрийг бодсонгүй вэ? Найз залуу. Ингээд түүний амьдралд хичээх хүсэл ахаал байхгүй болж байгаа. Найз залуу нь Америк хөл мөгийн багийн ахлагч, яалтчгүй царайлаг, чадварлаг, сургуультай ч алдартай мундгал юм шиг байгаа. Хайртай охин нүдэн дээр найз залуутайгаа нийлүүрэл яасан ч хэцүү юм. За тэгсэн чинь нэг орой бүтэхгүй дээрээ том хүний кино үзэл сууж исэн чинь гинтл цагдаа хаалгын тогшоод барай аваа явах нь тэр. Юу л гэж бүр гайхаастай. Цагдаа нь сүнгийг ч хүртэл аваа явнаа. Нэмэх 18 кино үзнээс болоод энэ хоёрыг аваа явчлаа гэж ойлгоостай. Ага энэ буруу юм чи явуулчихаа. Насанд хүрсэн залуус хүсэлтэд хөтлөгдөөл буурын үдчлээ эдрийг солиорсон чинь зүгээр өдрөн санаанд тусалсан танихгүй өвөө эмээ хоёр болохгүй хүмүүстэл байсан юм байна л да. Тэгээ хамт байсан гэдгээрээ л хэлмэгцэн аахгүй юу? Энийгээ бодож баах инээгээстэй. Энэ хоёр л нийсэн хойно ингэж хөгөөцөхгүй яах вэ? Бүр хамтаа цагдаа дээр хоригдож тэр. За тэгсэн ч гэсэн яг бодит байдал огт ирсэн юм байхгүй. Сэнгийн найз залуутайгаа жаргалтай. Бүр бодхоор л дургүй хөрж өдөр бүр арих угаастай. Нийлдэг хэдэн ч нэг нэгээрээ дугуйгаа осоор л. Яцгаад өнөөдөр эцгийн баяр өдөр байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр сэнгийн төрс өдрөө гэсэн үг. Жижигхэн баглаа билег боолгож аваад түн дээрээ оцсон ч энийг яаж өгч чадах вүлээ? Багтарч ядсандаа машиныхын цонхыг хаглаад зүгтаана. Ингээд хэд огт харилцахгүй байсаар хэсэг хугацаа өнгөрдөг. Бараг гэр оронгүй хүн шиг болсон уян дээр сүмийн ирж уулзнаа. Ийм байдалтай байгааг нь харж тэсээгүүл бололтой. Урагдсан хувцсыг нь хүртэл оёод нөхөж өгч байгаа. Харин нэг л өдөр сүмийг нь найз залуу өөр хүнтэй түүнийг хуурж байгаа гэдгийг санаанд сонсчихсон тэр. Бүр өөр охин дагуулад бүх тооцоог нь төлөөд Европоор аялна гэх шиг. Энийг нь мэдсэн болохоор одоо бүр яаж тэсэх вэ? Энэ бүгдийг сүмийд хэлсэн ч тэд тэгж амар уучраа болохгүй. Уяныг худлаа ярьж ийн л гэж бодож байгаа. Тэрний тэнцэн уяны ачаар ялтаар дуустдаг хэдий ч тэр огтхонч хэрэгэлсэнгүй сүмийн найз залууг очоод зөхөд авах нь тэр. Ингээл тэдний харилцаа ахаад тасрав. Үүнээс хойш хэдэн жилийн дараа манайд их сургуулиас хойш сайхан найзлсан хэвээр уянч одоо нэг хөөрхөн охинтой өргөж байгаа. Тэрээр хараахан ажилд ороогүй болохоор цагийн ажил хийсээр л. Ингэж явахдаа гинтл түүнийг ахиа харах нь тэр. Энэ удаад хос цамцтай явж гинэ бүр. Дагаад ортвол энэ нь яг үндэ зүгээр л зураг авахулдаг бас цагийн ажил юм байна л да. Хөөрхөн болохоор янз янзын реклам тоглоо явнаа. Уян одоо найз охинтой бол сүмийн аль хэдийн салсан. За тэгээ сүмгийж ажил ихтэй туслах ёстой хүний гинт алга болсон болохоор уян түн төрдөө туслахаар л болж байгаа. Өнөөх нь бүр ёстой л янз бүрийн зурганд ордог. Энэ хоёр барыг хамтран ажиллаад байгаа мó гэмээр цалин байлан тавиал. Маргааш нь ахаал ажилдаа гарнаа. Гэхдээ энэ хоёр одоо л уулзж байгаа бол биш. Өмнө нь уяоныг цэрэгт явах үеэр нь сүмгий залгаж түүнийг гаргаж өгчээсэн байхгүй юу? Өөрийнх нь найз залуу хуурж оныг чилэгт нь итгээгүй дуурчлахгүй байсан ба маргааш өглөө цэрэгтэй явах болохоор урд өрөөнд мань хоёр хідэн сөөжүү цааш нь харуулсан шигэ. Нилээн уугаад тасраад унтсан уяон гин цэрээ царцал бүх хувцсыг нь тайлаад угаагаа тавьсан байхыг хараад гайхалгүй яхав. Хонсон буудлынхаа ажумаагаас юу басныг асуудал урд зүн нь уяон 0-д тасраад унтсан. Тэг бүр юутай хэтэйгээ утгалдаад бүр харахын аргагүй заваарсан юм болохгүй юу? Бурхан минь. Тэгэл сүмий бүх юмыг нь угаа цэвэрлж хатаагаад өглөө нь явж л дээ. Цаашдаа памперс өмсч арх ууж идэм үү яа. Уг нь уяаноос ямар ангид хуваарлагдсанаа хэлээрээ. Иргэлдэр очноо гэж захиа үлдээсэн байсан ч энэ захиаг нь унш чадаагүй юм байлаа. За тэгээд дунд нь амартаж нэг ийм юм болсон төвхтэй. Хөөхий ажиллаа голохгүй их сэтгэлээсээ хичээж байгаа ч гэсэн сансан бодсноор амар болохгүй. Гинтл ажил нь цуцлагдлаа, дүр нь хасагдлаа гээл. Амар юм гэж хаанах вэ? Ингээд сэтгэлээрээ унтсан сүмийг өөдөн татхаар тэд нэг тийш хамт явдаг. Хамтаа суугаа сэтгэлээ уулж болох тэр газарлаа. Арайг сэтгэлэн тайлгарсан сүмийн уян дандаа тэр өдөр чамайг нойлын нөхөн дунаад арай хүчсэн бахта. Орой 11 болонгууд л уянуудаа завгүй байгаа бахта гэх мэтэр байнга бодгоо хэлж шоолж инээсээр. Нэм итгэж тэр хоёр бараг л үнэлцэх шахна. Энэ хоёр ч ингэж болохгүй штэ. Бид яагаад үргэлж ийм байдалтай таарч исэн бол? Яагаад ийм төвхтэй байд юм бол? Үүнээс хойш тэд харилцаа болсон хэдий ч уяны найз хүн түүнийг одоо болтол анхны хараа мартаж чадаагүйг нь ойлгоод түүнээс салсан юм.
Үүний дараа ахиж уулздахгүй гэж байсан ч Сүнгийтэй уулзгаар ярьдаг. Тэд энэ нь болохгүй бүтггүй талаар хэсэг маргалдана. Яг энэ үед Сүнгийн дээрээс барилгын юм унах ба уян түүнийг амжиж хамгаалах нь тэр. Ингэхдээ өөрөө хүн дээр гэмтэж ухаалтдаг. Тэгсэн ч тэр л гэмтээгүй болсон. Ингэжл тэдний харилцаа эхэлнэ. Тэд хамтдаа амьдарч эхлэх бөгөөд уянд яг амьдралын ухаан гэж байна уугүй юу мэдэхгүй. Тэгтлээ зовж болсон цагийн ажлын цалингаараа Сүнгийг л бэлэг авч өгөөстэй. Хамт амьдрах хүн чинь хамаг мөнгөө ингээ бэлгэн зараад байвал яах вэ? Мань хоёр цусаа гартал хэрэлдэж тосоо гартал тэрвэрлэнэ. Би хэрвээ өтөөсөн бол чи намайг хайрлах байсан уу? Би хэрвээ хүн алчвал чи миний өмнөөс шорон суух уу? Тэд хорвоогийн хамгийн жаргалтай хосууд мэт. Нэгнээ халамжаалж түүнийгээ төлөө юу ч хийхэд билээ. Тэдний хамтаа хийсэн зүйлс өнгөрүүлсэн хугацаа, он цаг урсан өнгөрхийн хэрээр олон л нандин дурсамжуудыг бүтээсээр. Гэвч давхгүй гэсэн даваагаа долоо давах биш, үнэхээр давхгүй гэж байна. Хичнээн ажилд орох гэж хичээсэн ч тэр мөрнийхөө гэмтлээс болж ажил тэнцгүүлээсээр түүнийг ажилд авах ямар ч газар байсангүй. Иргэн тойрных нь бүхэл хүмүүс гэрлээ том хурим хийж өөрсдийн гэр оронтой болоод байгаа мэт. Өөрөөс нь бусд нь хөгжин дэвшээд байхад л ганцаараа анх ихсэн байран дээр байгаа мэт амьсгалд авчдуулсан гашуун мэдрэмжийг авна. Харин үүнийг нь хамгийн сайн ойлгох нь түүний найз охин. Энэ хоёрын хамтаа даваал гарах ёстой олон асуудлын л нэг. Уян стресс бухимдлаа зөв тааж илэрхийлж чадахгүй байхын үед Сүнгийг компаниас нь гадагшаа 20-3 жилийн хугацаатай томилтоор явуулмаар байгааг нь дуулнаа. Үүнийг сонссон Уян хамтаа ярилцсан эргцүүлэг гэхийн оронд шууд л яваа гэдэг. Ийм хариулт өгсөнд нь гомдох шиг. Хичнээн хайртай шиг лээ. Хэрвээ би Сүнгийтэй уулзраагүй байсан бол яах байсан бол гэдэг бодвол өөрөө ирэхгүй толгойд эргэлдэнэ. Хэрвээ уулзраагүй байсан бол би гэмтэхгүй. Гэмтээгүй бол шалгалтаа сайн өгөөд сайн цалинтай сайн ажилд орох байсан бах та. Одоо надад миний урдах огт харагдахгүй. Бас яаж амьдрахаач мэдэхгүй байна. Байдал энэс илүү муудвал би Сүнгийтэй уулзсандаа харамсахгүй гэж айж байна гэх яг энэ үед түүнийг Сүнгийн сонсчихсон тэр. Өөртөө нь уулзсандаа харамсах хүнтэй ямар эмэгтэй хүн хамт байхыг хүсэх вүлээ дээ. Гэвч яг үнэндээ Уян өөрөөгөө ийм арчаагүй байгаадаа түүнийгээ зовоочих вэ. Хизээч түүний хүссэн амьдралаар нь амьдруулж чадахгүй байх вэ гэсэн айцандаа л хэсэг төрсөндөө дээ. Зүгээр үгийн л алдаан дээр энэ хоёрын дунд маш том үйл ойлголцол үүсэж байгаа нэ. Архицсан аав нь өөрийнхөө бүх амьдралыг ээжийнх нь бурууг зүгсээр амьдарсан бөгөөд яг энэ амьдрал нь өөрт нь ирэх байгаа мэт санагдаж шв. Хайртай хүнийхээ харамсаж амьдрах шалтгаан байхыг хэн ч хүсэхгүй. Үүнээс олж тэд салахаар болно. Үүнээс цааш үргэлжлүүл тэд хин нь харамсах юм шиг. Тэд дахиад уулзаад Уян байдгаараа түүнээс уушлахгүйгаад эргээд нийлхий гэсэн ч Сүнгийн нэгэнд гадаад руу томилдоор явахаар болсон байдаг. Уян эргэлзээгүй түүнийг хүлээхээ амлаж өөдрөг байсан ч Сүнгийн аль хэдийн хуранаасаа бүгж авсан байх нь тэр. Ингээл тэдний харилцаа тасрав. Түүнээс хойш урт хугацаа өнгөрөн биеийн тамирын багш болоод одоо хүртэл ингээл амьдралаар амьдарсаар байгаа Уян. Нэг л өдөр Сүнгийн солонгост ирээд түн дээр ирж уулзнаа. Нэг л хэл ам нэвлэхгүй хэлэх гэсэн юм хэлж чадахгүй байсан нь тэрээр хурмаа хийхээр л болсон явдал байлаа. Ширээн дээр байсан цагт л Сүнгиээс ирсэн хурмын урилга байсан юм. Хайртай хүнээс нь хурмын урилга ирсэн хүн чинь нүд харанхуулна өстэй. Нөгөө хэд нь найстайгаа загсанд явж шүнжин уунаа. Өөрийгөө тусгаарлаж байгаа л энэ аахгүй юу? Гэхдээ эцэст нь энглигээд ямар зүгтэж чадах вэ штэ. Түүнд хэлэх зүйлж байгаа учраас хурман дээр нь очихоор л болно. Найзууд нь аргалаа түүнийг Сүнгийтэй богинохоонч болов уулзах боломж олгож байгаа. Чамтай уулзсандаа харамсан гэдэг бол худлаа. Чийл байгаагүй бол өнөөдөр энэ Уян байхгүй байх байсан. Их сургуульд орж, мөрөөдөлтөж болж бас найзуудтай ч болсон. Чи минийд ирээд байсан болохоор л би ингэж өөрчлөгдсөн. Тийм болохоор миний амьдралд гарч ирсэнд баярлалаа хэмээн. Өвдөлтөө тавьж явуулах. Хизэж алдахгүй гэж бодсон хайраа тавьж явуулах. Хүн л болсон хойно бид нар хайртай зүйлээ барьж үлдэх гэж тэмцдэг. Бууж өгөх нь яаш тийм ингэ зүйл биш. Хинч тэр доор нь хайртай хүнээ тавиад явуулж чадахгүй. Чи нэг явуулна, ахиад явуулна, бас ахаал нэг. Чи дэлгүүрт байхдаа түүнийхээ идэх дуртай шоколадыг харсан ч гэсэн авахгүйгээр гарахтаа тавьж явуулна. Чи өвлийн хувцас гаргаж ирэхдээ түүний бэлгэлсэн оролт биелийг тоохгүй орхихдоо тавьж явуулна. Чи тэр нэг шөнө баарнаас өөр хүнтэй харих үед эсвэл түүнээс салсан өдрийнхөө жилийн ой болгон тэр тавьж явуулна. Заримдаа чи нэг хүнийг мянган удаа мянган өөр байдлаар тавьж явуулна. Чи хүн л юм жаа нэг шийдвэр гаргачаад ахиж хизээч эргэж харахгүй байна гэдэг тийм амархан зүйл биш. Эхлээд чухал өдрүүдийг өнгөрөөнө. Тэр чиний төрсөн өдрийг, чи түүний төрсөн өдрийг мартна. Анх түүнтэй уулзсан өдрөө мартна. Энэ бүхэн аажмаар өрнөх бөгөөд тэр өдөр хүртэл чи завгүй бай. Урагшаа яваалаа.
Өөр хэн нэгэн чамайг нээлэх гээд чи түүнийг тавьж явуулна. Бужигнсан кафед чиний өөдөөс харан суугаа тэр хүний инээд анх удаа чамайг хайлуулах үед чи тавьж явуулна. Тэр нэг хүний ингэртэн төгс таарах үед чи тавьж явуулна. Чиний нэг жижигхэн хэсэг чамайг үргэлж чангаасаар байсан ч чи өөр хүнийг хайрлахаа ойлгож авна. Ахиад хайрлж халамжилж чадна гэдгээ чи ганцаараа хорвоог туулахгүй гэдгээ ойлгож мэднэ. Зүрхч нь өвдөж байлаа гэж чи эвдэрхий ирээдүгөө хайр дурлалгүй амьдрнаа гэсэн үг биш. Чи зүгээр л өөрийгөө идгэж байна. Ер нь л тэр хүн чиний дотроос хизээж бүрмөс явахгүй. Биднийг ингэтлээ ихэр өөрчилсөн хүмүүс хизээж тэгдэггүй. Тэр хүнийг ор мөргөө амьдралаасаа арилгахын тулд бид нар өөрсдөө алдах хэмжээнд, өөрсдөө танихгүй болох хэмжээнд ч өөрчлөгдөж магадгүй. Түүний дуртай сэдвээс болж уншдаг болсон номнууд, түүний үгэнд нь дуртай болохоор сонсдог болсон дуунууд. Тэр хүн л нүдийг чинь нээж өгж юмсыг өөрөөр хардаг болгосон. Түүнтэй уулзраагүй байсан бол хизээж өнөөдөр энэ байхгүй байхсан. Бид нар тэр хүнийг дотроосоо бүр мөсөн гэдэггүй. Хараал идэж түүний хизээж бүр мөсөн тавьж явуулахгүй байна гэдгийг ухаарсан үед л чи үүний хард гарна. Түүний нэг хэсэг чиний дотор үрд амьдрах бөгөөд тэрийг авч хайна гэдэг чи өөрийнхөө хэсгийг л авч хайхтай адил. Чамайг өөр хинч энэс илүү хайрлаж чадахгүй байх уу гэсэн айдас байсан ч гэсэн тавьж явуулах хэрэгтэй гэдгээ сайн мэдж байгаа хэрнээ хичнээн барьж үлдмээр байгаа ч гэсэн чи айдас өвдөлт эргэлзээ бүхэнтэйгээ хамт урагшаа алхах тэр өдөр чинь бүхний ард гарна. Чинь бүхний ард гарна. Тэр хүнийг буцаж ирэхийг хүлээхэ болохын тулд чи үүнийг хийнэ. Тэр хүнийг буцаж ирэхийг хүлээхэ болохын тулд чи өөртөө хамгийн тухгүй зүйлүүдэд нүр тулах болно. Чи түүнтэй хөдөлцөөд ямар байгаа газруудаараа өөрийгөө хөтлөөд явна. Чи өөртөө энэ бүхнийг ямар амархан бас аз жаргалтай сайхан байгаа үлээ гэж судлаа ярихгүй. Эхэндээ чи түүнийг үгүйснээс болж гүнзгий ар хавцал руу унаад өөрийгөө бүрэн залгуулна. Түүний дэрэгдсэн байхгүй гэдгийг зүрхнийхээ гүнд мэдэрч тэр хүн хамт байхгүй ч тэ гэдэг айцтай үннийг ашинтаа шингэн. Чи үсэд хайрсныг тэр удаа харахгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Чи тэгтлээ хүссэн ажилдаа тэнцэж орохдоо энэ баяртай мэдээгээ түүнтэй хуваалцах чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Өвдөлтөн заримдаа урагшаа алхахад зайлшгүй шаардлагатай зүйл гэдгийг ойлгосноор чи хүлээж сухаа болно. Заримдаа урагшаа явах цорын ганц зам нь харуулслах өнөхтэй. Тодорхойгүй байдлаар чамайг бэлэн болохоос ч хамаагүй өмнө урагш явахыг шаарддаг гэдгийг чи ухаарах болно. Хэрвээ бэлэн болохоо хүлээгээл байвал өөрч хүлээж магадгүй шүү дээ. Магадгүй түүнийг эргэж ирэхгүй дээ эвлэрэн цааш явах нь хамгийн гашуун боловч энгийн үнэн байх. Амьдралаасаа алдсан хүмүүсээс суралцаж амьдралдаа үлдсэн хүмүүсээ хайрлан талархаж эхэлнэ. Чамайг энэ байдлаас чинь татаж гаргах хүн чи өөрөө л байх ёстой. Түүнийг өөрийнхөө амьдралд хичнээн ихэр буцааж авчрахыг хүсэж байгаа тэр чинээгээрээ чи өөрийгөө буцааж авчрах хэрэгтэй. Чи өөрийн шинэ амьдрал, шинэ ертөнц, шинэ өөрийгөө өгтөж авах хэрэгтэй. Ямар ч их өвдөлтөй байсан хамаагүй. Төлөвлөөгүй ирээдүйн өд хараа, төсөөлөөгүй амьдралаараа чи амьдрна. Гунигтай, шудраг бус, тийм ертөнцид амьдрна. Яагаад гэвэл яг одоохондоо үүнээс өөр ертөнц чамд үлдээгүй болохоор. Өвгөрөө би чамайг тавьж явуулж байна. Өвгөр би чамаагаа явуулж байна. Өвгөр би чамайг авч үлдэх ямар ч тайлбар шалтгаан байхгүй гэдгийг, чамайг үлдээх зурах ямар ч шалтгаан байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ бол бид хоёрын төгсгөлд миний зөөлнөр илэрч байгаа минь. Энэ бол бидний давж гарч чадаагүй бүхнээ хүлээн зөвшөөрч байгаа минь. Хамгийн сүүлд яаж би чиний хажууд унтаж байсан? Хамгийн сүүлд яаж би чамд хайртай гэж хэлсэн? Эсвэл анх удаа хоёулаа яаж хүндэрч эхэлж байгааг мэдэрсэн? Энэ бүхэн надад дахиж ирэхгүй. Бидэнд хоёр дахь боломж өргөлж ирдэггүй би мэднэ. Би цаг хугацааг ухраан очоод чамайг илүү удаан өсөж, илүү хүчтэйгээр хайрлаж, өглөө бүр чиний хажууд сэрэхдээ ахиад 5 минутаар илүү сэлгүүцэх боломжгүй. Чамайг гомдсон харц, унтсан ургуултаагаар эрхлэн гомдлоход ч юу болсон бэ гэж асуугаад тэрхээсээ хожимдсныг ойлгож байгаа минь. Өвгөрөө би энэ бүх мэдрэмжүүд надад дахиж ирэхгүй ойлгож байна. Өвгөрөө бас би чамайг санахаа хүлээн зөвшөөрч байна.
Зарим нэг шөнөөр орондоо дээшээр хавтгад орны минь зүүн талд чиний байхгүй байгаа нь намайг гинт гүн хар нүхэнд унгааж орхино. Хэсэгтээ би чамайг хаа сайгүй болж харна. Таван давхрын цонх, танихгүй хүмүүсийн царай, зурагнууд, дурсамжууд чамайг явснаас олон сарын дараа ч гэсэн миний зүрхний утас хөндөгцөөр байна. Энэ би чамайг санах нь миний бие дэх хоёр дахь зүрхний цохилт болохыг хүлээн зөвшөөрж байгаа минь. Үүгээрээ би амьдрал үргэлжлэхийг ойлгож байгаа. Нэг л өдөр хайр гэдгийг би зөвхөн чи бид хоёрын төсөөлөхгүй. Яг одоо хичнээн галзуу сонсогдож магадгүй ч гэсэн хизээ нэг цагт би өөр хүнтэй уулзрана. Тэр чиний дургүй хоолн дуртай байж, чиний инээдүү гэж бодсон зүйлүүдэд инээж, чиний надаас анзаарч хараагүй бүхнийг харж талархна. Зарим өдөр би өглөөс ирэхдээ чиний бие биш харин түүний бие минийхтэй орооцолсон байгааг анзаарна. Чамайг өгүүлэн санах хавцлын ирмүүдээр аюулгүй зогсохыг цаг хугацаа өнгөрхийн хэрээр би суралцах болно. Энэ бүхэн миний төсөөлөл. Хизээний өдөр би чамгүй хөрмийг хийн. Миний хуруундаа зөөх бүгжийг өөрөө сонгож, хамгийн урд игнэн суусан, цэлгэнсэн нүдтэй баярлж хөөрсөн хүмүүс чиний гэр бүлийнхэн биш байх болно. Үүгээрээ би чамаас өөр хүнд бүх амьдралаа зориулахаа амлаж, тэрэндээш аз жаргалтай байх, тэр утгагүй мэдрэмжийг мэдрэхээ хүлээн зөвшөөрж байна. Нэг л өдөр би чамтай хизээж төсөөлж байгаагүй тийм өөрчлөлт эхэллүүдийг олж харах болно. Үүгээрээ бид хөгшөрхийг ойлгож байна. Чиний сүрлэг сайхан амьдрал чинь хайраар дүүрэн байх боловч надгүйгээр үргэлжлэх болно. Бид иргэд чинь байхгүй. 50 насны төсөө өдрийн тэмдэглэхэд чамайг том тушаал дэвшгэд би хажууд чинь байхгүй. Дэлхий хитрхи хүн санагдаад орлууга арай ядам мүлхэж орж ирэхэд чинь би чамайг тэрвэрч дэвтэхгүй. Чиний ололт амжилт алдаануудыг би хуваалцахгүй. Нэг өдөр чи анхныхаа хүүхдийг ингэртээ тэрвэрэхэд цэр надтай төсгүй байх болно. Үүгээрээ би чамайг тавьж явуулах ёстойгоо ойлгож байгаа. Би чамд хичнээн хайртайж байсан. Бид хичнээн чижээсэн. Би биенээ хичнээн хүссэн ч бид хоёр бие биедээ таарсангүй. Үүгээрээ би хамгийн сайхан зүйлүүд шулуухан олддгүй хүлээн зөвшөөрч байна. Чамайг ямар ч хазгаа мөрөө замаар яваад хамаагүй мөрөөдөлтөө заавал хүрээсэй гэж хүсэж байна. Энэ бол миний юу хийх ёстойгоо ойлгож байгаа минь. Заримдаа хайртай хүндээ хийх хамгийн зөв зүйл бол тавьж явуулах. Тэгэхээр энэ бол миний хийх ёстой зөв зүйл. Миний хажууд байснаас хамаагүй илүү хийж, илүү мэдэрч, илүү том хүн болоход нь түлхэж өгөх. Үүгээрээ би атгаад хинээлгэж байна. Энэ бол миний үдэлт, миний дурамчхан баяртай сэтгэлийн зөөр, миний чамд өгж байгаа сүүлийн бэлэг. Үүгээрээ би чамайг тавьж явуулж байна.